Хөтөлбөр эрүүл мэндтэй холбоотой нэгэн таатай мэдээлэлээр үргэлжилж байна. Монгол эрдэмтэд хорт хавдрыг эмчлэх биологийн бэлтгэлийн судалгааг хийж байна. Тэдний 10 гаруй жилийн туршилтын үр дүнд үхрийн илгнээс гаргаж авсан бэлтгэл нь хорт хавдрыг устгаж байгааг тогтоожээ. Монс группийн эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэд үхрийн илгнээс элифийн хэмээх бэлтгэл гарган авчээ. Энэ бэлтгэл нь хавдрын эсийн ургалт үсэрхийллийг зогсоох нөлөөтэйг Япон бүгд найрамдах Хятад ард улс Монголын эрдэмтдийн баг тогтоосон байна. Эхний шатны судалгааны үр дүнд элэгний хавдрын эсийн хуваагдал шилжилт хөдөлгөөнд нөлөөлж дараагийн судалгаагаар хавдрын эсийг өвчлөлд оруулжээ. Энэ зурган дээр харах юм бол энэ А, В, С, Д гэсэн энэ дөрвөн зураг байгаа. За энэ дээр А дээр нь бол хавдрын эсүүдэд элифийн хийгээгүй байгаа. За В дээр нь бол хавдрын эсэд 50 микрограмм миллилитр элифийн, нөгөөх дээр нь бол 100, энэ дээр 250 микрограмм миллилитр элифинээр үйлчлүүлсний дараа хавдрын эсүүд хэрхэн үхэж байгааг бол харуулж байгаа. За энэ дээр бол үндсэндээ нэг хамгийн дээд нь 3 цаг орчим үйлчлүүлсний дараа гарсан үр дүн байна. За А дээр ямар нэг үйлчлэгээ явуулаагүй учраас хавдрын эсүүд бол тэр чигтээ тэгвэл концентрацаас хамаарат хавдрын эсүүд маань өвчлөлд орсон нь бол энд харагдаж байгаа юм. Тухайлх юм бол өндөр концентрацаар үйлчлэх юм бол хавдрын эсийг бол бүрэн дарангуулах таллууга байна гэдэг тогтоогдсон байгаа. Монголчуудын дунд түгээмэл илэрдэг хорт хавдрын 40 гаруй хувийг илэгний хорт хавдар эзэлж байна. Жилдээ 50-аас 60 тохиолдолд шинээр бүртгэгддэг. Хэрвээ Монгол эрдэмтдийн гарган авахар судалж байгаа энэ бэлтгэлийн туршилт амжилттай дуусах юм бол илэгний хорт хавдартай олон хүний амь насыг аврах ач холбогдолтой гэж үзэж байгаамаа. Тэгээ энэ нэмийг гаргаж авах технологи нь бол аль хэдийн боловсрогдсон байгаа. Бид нар ямар ч үхрийн илгийг аваад яг өөрийнхөө боловсруулсан технологиор гаргаж авахд бол эмишн чанар бол яг адилхан агуулмжтай тийм бэлтгэлийг бол гаргаж авах мөрөн бололцоод болцсон. Одоо харин цаашаа гүнзгийрүүлсэн судалгааг л явуулах шаардлагатай байна. Үхрийн илгнээс гаргаж авсан энэ бэлтгэлийг илэгний хорт хавдраас гадна умаа хүзүүний хорт хавдрыг эмчлэхэд эерэг нөлөө үзүүлж байгааг судалгаагаар тогтоожээ. Одоо хийж байгаа эмнэлзийн туршилт буюу олон хүн дээр туршиж бүрэн баталгаажуулсны дараа Монгол улсын эмийн бүртгэл бүртгүүлнэ. Үүнд 2-3 жилийн хугацаа шаардлагатай юм байна.